За яг энэ цаг мөчид бол бид нэр улсын хурлд төсвийн хүрээний мэдээлэл эх оны төсвийн төсөөлөл төсвийн бодлогоо өргөн бариад хилцүүлж эхлээд байна. Тэгэхээр эдийн засаг агшиж байгаа үед бол бид нэр төсөв тэлэх тодорхой эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх ёстой. Хувийн хвшилд байгаа ажлын байрыг хадгалж үлдэх ёстой. Дээрээс нь төрийн хүн сурталуудыг бууруулж хувийн хвшил дээр байгаа ачааг багасгах ийм зорилго тавьж ажиллаж байна. За энэ хүрээндээ өнөөдөр бид нар гашуун сухатын бомб дээр ажиллаж байна. За энэ бомб дээр ажиллах үеэр гайлын шинжилгээний лабораторийг бас албан ёсоор нээлээ. Иргэдээс ирж исэн гомдлууд нь юу байсан бэ гэхээр ерөөсөө лабораторид шинжилгээ хийлгэхээ өгдөг. Лабораторийн шинжилгээ гарах гэж маш их цаг хугацаа алддаг. За ингэсээр байгаад нөгөө экспортлогч компани аж ахуй нэгжүүдэд энэ маш их том хүнд суртал болдгоо. За дээрээс нь импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг бас лаборатори шинжилдэг. Дахиад цаг хугацаа алдаг. Хот руу явуулдаг. Хотоос тэр лабораторийнх нь дүгнэлтийг нь авчирдаг гэдэг. Тэгэхээр үүнийг хөнгөвчлөхийн тулд яг энэ бомбд дээр нь импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг буюу хүнсний бараа бүтээгдэхүүнийг ихэд шинжлэх юм лаборатори байгуулагдсан. Энэ лаборатори дүгнэлтээ гаргана, цахимаар мэдээллийг солилцсон заавал хот явахгүйгээр бусад мэдээллүүдийг нэгтгэж болцоо бүрдсэн учраас энийг ач холбогдолтой болжээ. Дээрээс нь экспортлж байгаа нүүрс гэхэд нүүрсийг шинжлэх лаборатори байгуулагдсан. Тэгэхээр хуучин бол нөгөө гарч байгаа нүүрс нь коксч нүүрс үү, ямар нүүрс вэ гэдгийг нь шинжилгээний тулд заавал хот руу лаборатори руу явуулдаг. Энэ байдлыг цэгцэлсэн. За дээрээс нь энэ экспортын ажлын хэсгийн хүрээнд хувийн хвшлийн лабораторийг ашиглах болцоог бүрдүүлсэн. Ингэснээр төсөвдөөс заавал мөнгө гаргаж лаборатори байгуулад байх биш, хувийн хвшлийн барьж байгуулсан лабораторийг нь ашиглаад дүгнэлтийг гаргаад цаг хугацаа хэмжиж байгаа. Тэр үүний үр дүнд энэ экспортын ажлын хэсгийн энэ тогтоолыг хэрэгжүүлсэний үр дүнд бид нар бол нэгт цахимжуулж чадлаа. За хоёрт бол энэ шинжилгээний лабораторид өгсөн дүгнэлт 48 цагийн дотор шийдэгддэг болсон гэсэн. Тэгэхээр энэ бол маш том дэвшил гарч байна. Тэгэхээр бид өнөөдөр экспортоо нэмэгдүүлэхийн тулд бол зөвхөн том бодлого хэрэгжүүлээд байхаас илүүтэйгээр хэрэгжилтнээр нь явж ажиллах хэрэгцээтэй, үйл ажиллагаа хүнээс хамааралгүй болох хэрэгтэй. Тэгэхээр төрийн хүнд сурталыг бууруулах, гайл дээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бодитоороо хэрэгжиж байна. Гайлын хилээр бараа тавигдах нийтлэг журмын хэрэгжилтийг зөвхөн хот гэлтгүү бүх бомбтууд хэрэгжилж байна. Энэ бомбтууд дээр хэрэгжилж ирсний үндсэн дээр ингээд машинуудыг харахад гэхэд ямар нэгэн очор дараа лүүсгүйгээр жолооч нь буугаад суугаад хин нэгэнд аваачаад цаасаар дарц даруулаад хамаг даруулаад ингээд цаг алдаад байхгүй. Тэгээ цаг алдаад ирэхээр арийнхын машинууд нь орж чадахгүй 15-6 км очор дараа лүүсгээд байхгүй. Энэ асуудлыг бүхэлд нь ингээд шийдвэрлэхээр эхлүүлсэн ажлууд үр дүнгээ өгж байна. Гайлыг цахимжуулах ажил бас амжилтаа өрнөж байна.